Алдаж ондог хүний амьдрал гэж ярьдаг ч гэсэн над чиг алдаж болохгүй. Энэ алдаа бол одоо алдаа гэж хэлэх ч одоо баг алдаа гэдэг үг энэ үйл явдалтай аюу хөнгөдөх байх л та. Алдаа биш. Тэгээ миний хувьд өөрөө маш болчмгийн асуудал, болчмгийн үйлдэлээс болоод нэг эрдэнэ түүний амьд хүрэх автоарын ослын шалтгаан нь болсон. Тэгээ ер нь эхлээд бол яг яах учраа болоогүй л дээ. Тэгээ хүн чинь яг айцтай, стресстэй яг авах учраа болоогүй. 6-7 сарын турш яг гэртээ ганцаараа байгаад орж гарахгүйгээр дотроо тунгаасан, бодсон. Би өөрөө ялаа аваад яваад ялаа идлээд гараад ирвэл тэр намайг чөлөөлөх юм шиг санагдсан. Тэсэн сарын хугацаанд нөх хүмүүс чинь намайг л ялаасан мултарсан ингээл явж гин гэж ойлгоод байсан. Яг л ном журмынхан дагуул босно л тэр коронавигоос ахуулаад маш хойшлоод л байсан. Тэгэл 9 сард шүүхөрлсөн. Шүүхөрл дээрээ гэморгоо үлээгээл тэгээ охрогч талынхаа асаа гүнээ хөлцөл өчөөд тэгээ шүүгчтэй би ялаа авахд бэлэн байна л гэд хэлсэн. Мэдээж тэгээ маш том гэмтэр хийсэн болохоор тийм тэр чинь бас их бүлэгт хүний амарчсан автоар хэрэг гэдэг. Тэр нийгэмд бол хэсэг бол үнэхээр хэсэг хүмүүс танигдчихсан нэр хүмүүс зөрүүлээд нэг одоо их муухайгаар хэлэх юм бол зөөр алуурчин гэдэг л нэрээр над дээр нэг дарамтууд ирж исэн л та. Яг хүнд байсан. Тэгээд дэлгүүрээр явхад гадуур явхад гэл тэгээд энэ ингээл явж ит юм уу? Яаж ит энэ ингээд шоронд ордгүй юм уу? Монголд хууль гэж байна уу гэж араас ойролдог ч юм уу? Иймэрхүү даамж халтууд байсан. Гэхдээ энийг нэг гэр бүлийнхаа маань хайртай хүмүүс маань л намайг надаас илүү хамгаасан гэх юм. Тэгэл эднэртэй баярлдаг та. Гэхдээ яг би шүний нэг үйл ярил л басан процесс нь би яг найзуудтайгаа тэр оройн наригдсан, уусан. Тэгээ би өөрөө нэлээд одоо согтоод тэгээ ерөнхийдөө машин дотор унтсан мэт. Тэгээ нэг машин дотор нэг ойролцоогоор 5 цаг шахав унтсан. Тэгээс ирсэн чинь машин дотроо сэрж байгаа юм. Тэгээ өглөөний нөгөөд нэг сарын 10 өдөр чинь өглөө чинь юм хүн байтгаатай ганц ширхэг машин яваагүй. Тэгээд яг энэ бол одоо шалтгаалтай. Шалтгаал. Тэгээд яг процессын яривал утас маань унтарсан байлаа. Жолооч дутах боломж байсангүй. За тэгээ унтаад босоод ирсэн юм чинь нэг тухайн үед тэгэл яваад иргээл тэцтэй нэр хооронд явахтай гэл хөтлсөн. Тэгэл 7-20 минутын дараа тэр ослуулсан. Охрогч талын маань тэнгэр бэл одоо би уучсан гэж бол хэлж чадахгүй л дээ. Гэхдээ маш сайн хүмүүс, маш сайхан сэтгэлтэй хүмүүс намайг ойлгосон. Тэгээ надад бас харцангуй сайн хандсан. Тэгээд санаатай биш, санамсаргүйгээр болсон болохоор бас тэгж хүлээж авсан болоо гэж бодож байгаа. Тэгээд охрогч талын гэр бүлийнхандаа одоо ч гэсэн маш их баярлж явдаг. Тэгтээ ер нь би цаашдаа бол байнга холбоотой байна. Үсээ бид нэр би яг шоронд орохын өмнө яг тэгэл хэлээл орсон. Тэгээд тэд маань ч гэсэн хүлээж авсан. Тийм ба тэр хүмүүсийг би уучлаагүй гэж хэлж чадахгүй. Үгүй. Өөрийнхөө хувьд гэх юм бол одоо ч гэсэн мянга харамсч гэмшиж явдаг. Одоо хүртэл маш их гэмшдэг, харамсдаг. Одоо хүртэл би зүудэлдэг. Тэгээ сая ардын намын 100 жилээ гэдэг өршөөлийн тухай хууль гарсан. Тэгээд самсар боломжгүй хэрэгтэй хүмүүст
буюу автоаварын хэрэгтэй хүмүүсүүдээс 2 жил гассан. Тэгэл би 1 жилийг нөрөө суудсан болохоор миний ял дууссан гэж үзээд наваг сулсан. Одоо би гарч ирээд 2 сар л болох гэж байна. Тэггүй нэр ингээл Монголд нэрээ намайг өчргүүл нэг амар баян л гэж боддсон юм шиг. Би тийм хүн биш байхгүй. Тэгэл мөнгөтэй хүн ингээд зүгээр явж идэг нийгэмд амьдарч энэ төргээл ханас манас орилжлээд тийм. Тэгэхээр энэс яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр яг л жижигхэн тоомжруу хандсан тэр хандлага залуучууд бид нарыг ер нь хүнийг эцэж төсөөлөөгүй тэр үр дүнгийн авч өгдөг юм билээ. Магадгүй би зүгээр гүрийгээд үгүй цаашаа ороод ямар нэг аргаар нэг манаач байсан л бах тий. Манаачтай очиж уулзаад ахаа нэг жолоочдуудад өгч. Ахаа нэг таксидуудад өгч гээд ингээ арга юу болсон бол болох лсэн баг. Тэгээд нэг хэтэрхий нэг тоомжргүй жижигхэн асуудал, жижигхэн гэж боддог асуудал маань өөрөө цаана ямар том хоров шиг гаргадаг юм бэ гэдгийг л ойлгоогүй л явж байна. Тэгэл цагдаагийн ерөнхий газараас гаргасны 1 секунд гээд нэг аян байдаг ш. Нэг хором болов. Тэр бол айгу мундаг том агуулгатай мундаг том судалгаан дээр л хийгдсэн л асуудал юм байна. Төсөл юм байл л дээ. Би тэгж бодсон өөрөө. Тэнд байгаа залуучууд яг нэгнтэйгээ муудалцдаг. Тэгээд зүгээр нэг хальт зогчдөг. Тухайн үед нь арга хэмжээ авал болох байсан. Гэхдээ тэр хүн ямар нэгэн хүнд гэмтэлгүй юм шиг харагдаж байгаа 2-3 хоногийн дараа нөгөөх нь хоолноос л өнгөрчдөг ч юм уу. Тэгээл 15-20 жил аваад ороод ирсэн залуучууд байж л байдаг, маш их байдаг. Тэм эмэгтэйчүүд ч маш их байдаг. Нэг жижигхэн тийм хормоос болж амьдралынхаа 10-15 жилийг алдна гэдэг. Тэрөөсөө төсөөлшгүй зүйл. Тэр бол тийм хүний хүсэж байх газар биш. Тийм л энэ хүний тэгтээ бас тийм. Ер нь бол нэг тэр газрын талаар ярмааргүй. Ер нь бол тэзэж тэр газар руу залуучуудыг битээ зөвлөсэй л гэж би хүснэ. Тэгэхээр бүгд дотроо энэ зүйлсийг бодороо 1 секунд төвчөөд үз. Цухтаач. Том бол цухтаач. Тэр нэг эго гэдэг зүйлээ л хайчил та. Та өмнө хэр холыг ингэж хаж төлөвлөдөг гэсэн. За одоо хамгийн бодсон зүйл одоо саяны өнгөрсөн 1 жилийн хугацаанд бодсон зүйл энэ юм одоо. Өмнөх Бүгдэж холоор. Өмнөх юм хөрсөн дээр биш нэг агаараар батдаг гэсэн. Юу тийм. Хэд өөрийгөө өндрөөр үнэлэх, ажлыг голох энэ асуудлууд надад маш их байсан юм лээ. Тэгээ нөгөө эго л гэж ярьдаг шүү дээ. Бие тоох байдал ер нь энэс үүдэлтэй л бас тэр гэмтрэг болсон шүү дээ. Би үгүй энэ хоёрын хооронд яавал гэж би өөрөө барайл явчих. Чадах юм чинь гэдэг бодлоо байхгүй. Тэгэхгүй юм чинь гүчүүлээ би ч нэрээ ингээд хууцсан байгаа шүү дээ. Ингээд янз бүрийн болвол яана. Бусдыг гэмтээчүүл яана гэдэг бас бодол толгойн дотор нь орж ирсэн бол тийм үйлдэл хийхгүй байсан баг л та. Тэгэхээр энийг л харин тэр газар илүү их ойлгосон доо. Чи бусдаа яг адилхан усаа талцсан болоо чи бусдаа яг адилхан хувцсан усаа чи бусдаа яг адилхан хоол идэх чи яг чи бусдаа яг адилхан гэдэг хамгийн их мэдэрдэг. Чи яг л хүн. Чи хүн. Чамд нэг бусдаас нэг тийм амар илүү гараад байх зүйл байхгүй. Яг хоо ээж авчин сайхан эрүүл сарвал төрүүлээд өгсөн байна. Тэр чин сайхан байна. Өөр нэг тэрнээс чамд яг чи юу илээ юм бэ? Анда чи юу чаддсан юм бэ? Чи яг хин юм бэ гэж өөртөө асууна. Тэгэхэд л яг хөрсөн дээр буухад үнэнтэйгээ нүрт толгой тэнцвэж байдаг л байна. За тэгэл
За би тэгвэл одоо зүтгэх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө бай. Чадахгүй чадахгүй гайлна. Чадахгүй зүйлээ чадах гэж хичээе. Чаддаг зүйлээ хамгийн сайнаараа хийх гэж хичээе. Тэгэл ийм бодлоотой ингээл тулаал эхлэнгуй ч нөгөө хит бие тоох үзэл гэдэг зүйлс бол ерөнхийдөө цаанаасаа жоохон хэрэггүй зүйл юм байна гэдэг нь мэдрэгдэж эхэлдэг шүү. Одоо ер нь тайзлах зураг бүтээл дахиж тоглоё гэсэн бодолтой байгаа. Ер нь нэгстэй сүүлийн 2 жилд бол тоглохгүй л гэж бодсон. Ер нь цаашдаа яг энэ entertainment салбар руу дахиж ер нь их орохгүй хаа гэсэн тийм бодол байсан. Тэгээд би өөр сошиал хүртэл private болгодог ч юм уу гэсэн тийм бодол байсан. Тэгээд тэгсэн бодоод байхад бас нэг шаардлагагүй юм шиг санагдаад найзууд маань гэр бүлийнхэн маань ч гэсэн зүгээр штэ тий гэд үргэлжлүүлэх хэрэгтэй гэд бодсон. Би өөрөө ч бас сүлээд бодсон. Одоо хэрэг надад ямар нэгэн санал тавиад тэр санал манаас надад таалагдах юм бол дахиад уран бүтээлд орох ч юм уу ямар нэгэн entertainment салбарт хамтарч ажиллах ажлуудад оролцсноо л гэж бодож байгаа шин. Тийм би жүжигчин биш. Тэгээд Ундурмагч над руу залгаад тэгээд кино тоглох санал тавьсан. Би хүлээж агаад энэ кино тоглож байгаагүй. Би өөрөө миний аав өөрөө мэргэжлийн гэрэл зурагч юм. Тэгэхээр би энэ гэрэл зураг видео контентын одоо салбарт өсөж таринсан хүүхэд гэх юм. Тэрийг дагаад ч юм уу миний хамгийн том хобби бол кино урлаг гэдэг. Кино урлагийг одоо нэлээд шимтэж үздэг, бүрэн судалж үздэг. Тэгээд кино яаж бүтдэг юм бол, ер нь киног яаж хийдэг юм бол гэдэг талаас намайг илүү цаанаас ингэж түлхэж өгсөн, төвшөөргөлж өгсөн. Тэгэл өөрөө яг хичнээн жүжиглэхдээ амар бах гэдэг айдастай байсан ч гэсэн тэгэл дуртай салбар минь болохоор ороод үзье гэсэн юм бодолтойсэн. Тэгээ надад маш их таалагдсан. Энэ жүжиглэгийг үл санагддаг шүү дээ. Зүгээр тэг нэг байгаар л орцсон юм шиг санагдтыг. Тэгэл маа найзууч гэсэн шоолж л идэв. Тэгэл чи яг юу гэж жүжиглээд байгаа юм бэ гээл. Тэг бид тэр гамдэр чих цөөхөө гэлдэн шүү дээ. Тэг маа найзууч чинь тэгэл хэлгүү гээл. За сүүлийн үед нэг найстайгаа нийлээд Гомо хувьцат компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэгээд манай компани ер нь үйлчлэгээний салбаруудаар ер нь үйлчлэгээний чиглэлээр төлөвлөгөө ажилладаг. Тэр нэг Мэрдэ гээд лаунж бар ажиллуулж байна. Мэрда гээд бас адилхан лаунж бар байна. Тэгээ Вэрүүм гэдэг нэртэй 2 авто угаалгын салбар байна. За дээрээс нь Чирүүн гээд кофе шопны 2 салбар байна. Ингээд нийтдээ 6-8 төрлийн салбар үйлчлэгээний чиглэлийн салбартай компани одоо үсгэн байгуулад ажил маань жигдрээд явж байна да.